юм маркетинг байгаа. Айгүй зэгцтэй, эмх зэгцтэй бас олон юм нушаад ахаргүй маркетинг учраас энэ дээрээс ярих гэж бодож байна. За бид нар мэдээж Etemi компани хийхээс өмнө тийм энэ Etemi компани ямар компани юм бэ гэдгийг айгүй сайн мэдж явах хэрэгтэй. За дээрээс нь ялангуяа одоо тий за манайх одоо хувийн хичээлээ 3 дахь өдөр хийдэг, хагасаа өдөр хийдэг. За бүтэн сая өдөр нэгдсэн семинар болдог байгаа тийм ээ. Мэдээж энэ хичээлүүдэд орж ирэх жоохон төвөгтэй санагдчихэж магадгүй. Гэхдээ энэ хичээлүүдэд орж ирж ийш тийм ээ. За дээрэс нь Монгол бол амжилтын академи гэж болж байгаа тийм амжилтын академи. Тэгээ дээрэс нь one day семинар гэж болж байгаа тийм. Энэ зүйлүүд дээр би энэ хичээлүүдэд би хамрагдаж ийш би Etemi компани талаар тийм ээ. Etemi компани талаар, маркетингийн талаар энэ бүх зүйлүүдийг би хангалттай мэдэж авч би бусад хүмүүс би энийг дамжуулах болно шүү дээ тий. За жишээ нь хэм бол Etemi үүсгэн байгуулагч нь хийн тий энэ дээр ингээ бичээстэй байж байгаа хгүй. Тийм ээ чадвартай хүн юм уу? Хизээ юу хийж исэн хүн юм тий. Энэ болгоныг бас ингээ судалж мэдхийн тулд бид нэр үргэлж ингээ семинаруудад ингээ хамрагдаач дахин давтан орж ирээ сонсооч тий. Энэ зүйлүүдийг ингээ тийм ээ бүр нөгөө нэг станы лидер хүн шиг тийм ээ үнэхээр тийм байх шүү окей гэж хүлээж авах хүртэл ярих чадвартай байлгахын тулд бид нар энэ семинаруудад ингээд давтан орж ирээч гэдэг тийм ээ орж ирээд мэдээллийг аваач гэдэг үргэж спонсорууд маань биднэрт ингээд зөвлөд байдаг байгаа. За Etemi компани түүх гэх юм бол Etemi компани маань болохоор зэрэг тийм ерөөхдөө хаана ингээд гарчихсан хаана бий болж Европын маш олон жижиг улсад ингээд бий болчихсон байгаа шүү дээ. За жишээ нь хэм бол би энэ дээр зөвхөн ингэж байгаа бол өөрийнхөө ярина шүү ерөөдөө. За жишээ нь хэм бол манай Монголд байгаа хүмүүс гэх юм бол Орос байна, тий? Хятад байна. За дээрэс нь Казахстан, Кыргызстан тий ийм одоо нөгөө нэг хэлний ойрхон үргэж манайхтай ингээ хурш ингээд ойрхон улсууд байгаа хгүй. Энэ ойрхон улсуудаасаа бид нар ингээ тийм ээ одоо хурш улсуудаасаа бид нар ингээ бизнесмен лидерүүдийг хайх юм бол биднэрт ингээ заавал ингээ санхүүгийн хэмнэлттэйгээр тэр улсад ингээ ивент итгэж гарах боломжтой байхгүй. Тэгэхийн тулд би яах вэ? Аль улсад Etemi компани орцсон байгаа юм. Тэ энийг ч гэсэндээ мэддэг байх хэрэгтэй байхгүй. Мэдчихэж би тийм ээ мэдчихэж би тэр хүн тийм ээ одоо энэ улсад Etemi компани орчихсон байна. Өчигдөр ихэд би очиж ивент итгэсэн одоо нөгөө нэг юунда ивент итгэсэн газараас нэг хүний гэртээ авчиж хонуулаад массаж хийж өгөөд хэлсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь тэр хүнд Европод аюулгүй олон ийм найзууд нь байж байгаа байхгүй юу. Тэгээд би бизнес хийдэг хүн учраас ингэж хэлсэн. Etemi компаниудад ерөөсөн маш энгийн амархан Etemi компаниуд бол айгүй амархан дээрэс нь өөрийг нь илсүүлж өгөөд онлайн дэлгүүрийг ингээд нээж өгөөд Туркид найз нь байдаг гэж байгаа байхгүй юу. Би чи заа чи тэгвэл Etemi-гийн онлайн дэлгүүрийг ингээд татчих. За энэ дээр ингээд Туркийн сайт руу ингээд орчих юм бол ингээд Туркийн сайт энэ Туркид байгаа хүмүүс шууд худалдаа авалт хийж болно. Өө тийм үү Туркид байгаа хүн ингээд шууд энэ дээрээс ингээд худалдаа авалт хийж болох юм уу гэж хийж байгаа байхгүй юу. Тэгээ ийм энгийн зүйлүүдийг бид нар хаана ямар улсад Etemi компани орчихсон байгаа юм тийм ээ. Энэ зүйлүүдийг бид нар мэдчихэж бид нар одоо тухайн хүндээ тийм ээ аль оронд байгаа вэ гэдэг тэр хүнээ тактик хийж тэр хүндээ ингээд тийм ээ чиглэл мэдээллийг өгч чадна гэсэн үг байхгүй. За жишээ нь хэм бол Etemi компани хэдэн онд байгуулагдсан юм. Энийг ч гэсэн мэддэг байх. 2009 онд хамгийн анх байгуулагдсан. Би бол Etemi компаниар нэг сайрхдаг зүйл маань энэ байхгүй. Etemi компани айгүй залуу компани шүү дээ. Маш залуу компани. Амын интернет харьцуулах маш залуу компани. Залуу компани хэрнээ маш хурдастай хөгжиж байгаа компани шүү дээ. Тийм ээ. Хурдастай хөгжиж байгаа компани. За дээрэс нь 25 орнд Европын 26 27 орнд ингээд Европын орныг хамрагдуулаад ингээд аль бие ёсоор нээлттэй хийчихсэн. Бид нар 25 6 7 орнд хангалттай бид нар хийх боломжтой. За жишээ нь хэм бол одоо нөгөө Монголд байгаа хүмүүс онлайн дэлгүүр гээл онлайн дэлгүүр ажиллаж байгаа гэдээ яадаг гэлээ эхлээд өөрсдөө мөнгөө гаргаа тийм ээ доор хаяж 30 сая 20 30 сая төгрөгөөр энэ Монголоос ирээл бараа татаад аваад явдаг байхгүй бараа татаж аваад яах вэ Монголд очиод фэйсбүүк дээр тавиад онлайн дэлгүүр нэг өөрөө нэг нэр өгөө тийм ээ тэрийг онлайн дэлгүүр гээ тийм ээ миний онлайн дэлгүүр гээ өөрийнхөө мөнгөөр худалдаа авалт хийгээд тэрийг онлайн дэлгүүр гээ тэн дээрээс худалдаалах хүмүүс ингээ худалдаалж штэ тэгвэл Etemi компани болохоор зэрэг тийм ээ 10 олон улс дээр 16 сая бүр тийм ээ хүн ам хэрэглэгчтэй 1600 гаруй тийм ээ нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг тэр онлайн сайтн дээр байрлуулчихсан. Тэрийг бид нар ямар ч мөнгө үн төлбөр төлөхөөгүй. Жишээ нь гэх юм бол төлөхөөгүй бид нар тэрийг глобал зах зээл дээр Монгол, Солонгос тийм ээ Европын зах зээл дээр тийм ээ open хийгээд орчихсон тулгаар тэр зах зээл дээр бид нэр ажиллах боломжтой байгаа байхгүй. Энийг болохоор би айгүй том боломж гэж боддог байхгүй юу. Нэг л зүгээр ямар ч үн төлбөргүй бид нар ID нээдэг штэ.
Шинэх юм бол энд яг одоо над дээр эсэлттэй байгаа шүү дээ. Айгүй мундаг мэдлэгтэй тийм доктор сурдаг манай дүү байдаг байхгүй юу. Тэр дүү маань надтай өргөн шалбартай байдаг л да. Яг адилхан монголчуудтай адилхан онлайн дэлгүүр тийм ухаантай, тийм мундаг тийм ээ. Хүн ч гэсэндээ яг монголчуудтай адилхан энэ дээрээс өөрөө тийм ээ бараа бүтээгдэхүүнээ худалдаж аваад арай жоохон бусад хүмүүсээс илүү толгойн сэрэг байхгүй тийм. Тэгэхээр яаж юм тэгэхээр шууд сайтаас худалдаа авах, шууд сайтаас ороод худалдаа авалтыг Солонгосоос Монгол руу хийж байгаа байхгүй. Яаж сайтаас худалдаа авах шууд хийлгэж байгаа юм бэ гэж асуусан чинь сайтаа сая вон төлдөг гэж байгаа байхгүй. Сайтаа сая вон төлөөд за дээрэс нь тэр сайтаас шууд захиалга эрхийг Монголд байгаа хүмүүст олгож штеп. За энийг сонсохдоо би бүр Этеми компани тийм ээ үннэгүүгээр ямар ч үндэлбэгүүгээр ID нээлгээд бид нар 600 гарын нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг үнэгүй бид нар өөрсдөө худалдаа авалт тэгээд өрөөл бусад хүмүүсээс худалдаа авах боломжийг нь олгоод дээрээс нь бид нар худалдаа авах боломжийг нь олгоод бид нар би ч урамшууллаад худалдаа авалт хийж байгаа хүн ч гэсэндээ урамшуулалт авах эрхийг бид нар олгож идэг шүү дээ. Тэгээ ийм давуу талууд бол тийм ээ Этеми компани асар их тийм ээ хэрэглэгч рүүгээ хандсан боломжуудыг биднэрт олгосон байдаг. Ийм зүйлүүдийг мэдгүй байгаа хүмүүс ч гэсэндээ бид нар тийм ээ өөр сайтыг хэрэглэхсэн ч мөнгө төлж тийм ээ тэр сайтаас худалдаа авалтыг эрхийг нь бусдад олгож шүү дээ. Тийм. Тэгэхээр Этеми компаниуд бол асар боломжтой биднэрт олгож байгаа ийм компани байгаа. За дээрэс нь энэ дээрээс ингээд харах юм бол Этеми компани залуухан компани хэрнээ топ 10 компанид ингээд орчихсон байж байгаа. Этеми компани топ 10 компанид ингээд орчихсон байж байгаа. За энийг ч гэсэндээ бас сайрхан хэлэх зүйл байхгүй. Энэ топ 10-д байгаа компаниуд 50 60 тийм ээ 30 40 жилийн түүхтэй компани. Этеми компани хэдэн жилийн түүхтэй вэ? 10 13 15 6хан жилийн түүхтэй. Одоо 15 6 болж байгаа. 15 6хан жилийн түүхтэй ийм залуухан компани шүү дээ. За Этеми компани маань болохоор зэрэг ерөнхийдөө хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг гоо сайхан, шүдний оо, сүдний сож энэ бүх зүйлүүдийг ингээд тийм ээ борлуулдаг байгаа. За одоо мэдээж ингээд энэ бидний амьдарч байгаа цаг үе маш их өөрчлөгдөж байгаа. Яагаад хүмүүс Монголд ингээд тийм ээ онлайн дэлгүүр гэж хэлээд өөрийнхөө бараа өөрийнхөө тийм ээ хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн аваад тийм ээ энэ дээрээс бараа бүтээгдэхүүн авлаа гэж яаж байгаа вэ? Монголд бол онлайн сайт зүгээр ингээд шууд худалдаа авалт хийгээд 3 хоногийн дараа 5 хоногийн дараа шууд боломжтой ийм онлайн дэлгүүр байж штэ. Энэ дээрээс онлайн дэлгүүрээс тийм ээ 15 хоногийн дараа, сарын дараа тийм ээ сарын дараа бүгдээр энэ дээрээс явж штэ. Энэ жинхэнэ онлайн дэлгүүр биш байхгүй юу? Тийм ээ жинхэнэ онлайн дэлгүүр биш байхгүй. Тэгвэл Этеми компани болохоор би хүн болгон яагаад энэ тийм ээ онлайн гэдэг зүйл рүү бүгдээрээ ингээд шамдаад бүгдээрээ ороод байгаа. Дэлхийн ертөнц бүгдээрээ тийм ээ AR руу ороод тийм ээ бүгд онлайн болоод ингээд өөрчлөгдөж байгаа учраас тэр цаг үедээ хүн зэрэгтэж алхахын тулд тэр чиглэл рүү ингээд орж штэ хүмүүс тийм бид нар ч гэсэндээ яг адилхан байхгүй. Тэгвэл бид нар ч гэсэн яг адилхан онлайн дэлгүүр боловч тийм ээ энэ AI тийм ээ энэ одоо тийм ээ автоматж байгаа энэ өөрчлөгдөж байгаа тийм ээ цаг үед бид нар яг хөл зэрэгсэж алхах боломжтой. Яагаад тэгэхээр зэрэг шүдээ байхгүй хүн гэж хідээж байхгүй юу? Хичнээн AR тийм ээ хідээж автомат тийм ээ энэ цаг үе ирсэн ч гэсэндээ шүдээ байхгүй хүн гэж байхгүй, толгоогоо байхгүй хүн гэж байхгүй юу? Тий? Дээрээс нь одоо энд чинь ингээд 100 насалтын цаг үе ирж ийн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Хүн болгон эрүүл мэндэд анхаардаг цаг үе болчихж штеп. За коронавигоос өмнө бол баг манай Монголд тийм ээ витамин С ашид бактерийг ер нь хэрэглэдэггүй байсан шүү. Ер нь хэрэглэдэггүй байсан. Одоо коронавигоос хойш витамин С ашид бактери хүүхдийн дархлааг дэмжин тийм ээ цусын шингэлэхгүй бол болохгүй байна гэдэг ойлголттой болчихсон байхгүй. За тэгвэл Этемигийн энэ тийм ээ онлайн дэлгүүртүүд бол зайлшгүй амьдрал тийм ээ үхэн хөвтлээ бид нарт энэ дэлхийгээс явах хүртлээр бид нарт зайлшгүй шаардлагатай тэр л ахуйн хэрэгцээний эрүүл мэндийн тийм ээ миний энэ бие амьд байх хугацаанд хэрэгцээтэй тэр бүтээгдэхүүнийг борлуулж байгаа онлайн сайт байгаа байхгүй юу? Одоо бидний одоо хүмүүсийн тийм ээ Монгол руу зараад байгаа тийм ээ өөрийнхөө мөнгөөр хөрөнгө оруулалт хийгээд онлайн дэлгүүр тийм ээ миний онлайн дэлгүүр Эрка онлайн дэлгүүр шиг юм уу тийм ингээд хийгээд байгаа энэ зүйлүүдээс асар ялгаатай тийм ээ 100 жилийн түүхтэй тийм ээ ямар ч хүнд тийм ээ зүгээр л үн цэнэгүй ямар ч тийм ээ одоо нэг зарлахгүй өтөггүйгээр хэрэглэх боломжтой энэ зүйлүүдийг бид нэр энэ давуу талуудыг хараад ашиглаж чадах юм бол үнэхээр хизээш мөхөхгүй тийм ээ хизээш нурж унахааргүй хизээш надаас зарлаг гарахааргүй тийм ээ ийм онлайн дэлгүүр буюу ийм онцгой глобал бизнесийг бид нэр хийж байгаа шүү гэдгийг энэ дээрээс бас ингээ харж болох юм. За энэ дээр хэлсэн байгаа тийм ямар ч бүртгэлийн хураамж байхгүй
тий. Яг хүүний бүртгэж юусаа амархан шүү дээ, тийм ээ. Сая яаж ийн гэсэн бэлээ? Сая төгрөг, сая воныг төлөөд онлайн сайтаас тийм ээ худалдаж авах, хүмүүс худалдаж авах эрхийг нь нээж өгөө. Тийм бизнесийг хийж штэ. Эдеми компаниуд тийм ээ онлайн дэлгүүрийг ашиглахын тулд мөнгө төлдөг гэдэг. Үгүй штэ. Ямар зарлага байхгүй. Дээрээс нь сард ямар нэгэн норм биелүүлэх байхгүй штэ. Компани нээсэн хүмүүс мэдэж байгаа тийм. Миний ч мэдгүй хүн доороо худалдаа авалт тэгээ тэр хүний худалдаа авалт нь надад тийм ээ борлуулалтаас урамшуул авах дэмжлэхэд тусламж болгоо. Тийм ээ тэр нөхцөлийг хангахын тулд надад орж ирж идэг байгаа шүү дээ. Дээрээс нь хоёр хөлөөр ажилладаг. Хоёр хөлөөр ажиллахын тулд би дандаа хүмүүс энийг хэлдэг байхгүй юу? Би таны спонсор болооч, би спонсор болооч таны хэрэглэгч болдог. Таны спонсор яагаад гэвэл энэ бизнес ерөөсөө хоёр хөлөөр ажилладаг. Та мэдээж туул гэдэг хүн та дургу байж болно тийм. Дургу байсан ч тэр хүний доотлынхоор нь хамгийн дороогоо хүнийхэн дээр худалдаа авалт хийхээсээр арга байхгүй. Тэгээ шампунг болсон юм чи яахан тэр хүний доотлын нэрээр авахсаар аргагүй шүү дээ. Та дээрэс нь туяа гэдэг хүн дургу байсан ч гэсэндээ та тэр хүний баруун зүүн талын аль нэг хэрэглэгчээр нь худалдаа авалт хийхээсээр арга байхгүй. Этеми компани ийм тийм ээ хоёр хөлөөр ажилладаг. Хязгааргүй спонсор нь тийм ээ партнерийнхаа хэрэглэгч нь болдог. Тийм ээ партнероор нь спонсорынхаа хэрэглэгч нь болдог. Ийм уян хатан чанартай. Дээрээс нь бид нар яагаад Этемигийн бизнесийг хийсэн бэ? За миний хувьд Этемигийн бизнесийг яагаад хийсэн бэ гэхээр за онлайн дэлгүүр гээл Туркээс онлайн дэлгүүр тийм худалдаа авалт хийж байна гэл Туркээс зөвхөн Монголын зах зээлийг хараад тийм ээ Туркээс нэг лайв видео нэг фэйсбүүк дээр би амар хардаг байхгүй. Тэр Туркэд байгаа тийм ээ турк хүнтэй ингээд тийм ээ хөрмөө яжхан тэнд амьдралаа өргүүлж байгаа хүн ч гэсэндээ Монголын зах зээлийг харж штэ. Тэгвэл Этемигийн бизнес чи юу вэ? Миний хамгийн харсан зүйл нь глобал зах зээл ахгүй. Глобал буюу олон улсын зах зээл дээр зөвхөн таны ID тийм ээ тэр зах зээл дээр гарах боломжтой. Тэр таньдаг хүн байгаа л одоо тэр хүний зүгээр та бэлэг явуулаач хамаагүй хэрэглэгч болох юм бол тэр зах зээл дээр гараад ажиллах боломжтой. Ийм онлайн тийм ээ ийм глобал зах зээл. Зөвхөн Монголын зах зээлийг хараад манайх хэдэн хүн амтай билээ дээ тийм ээ. Бүх хүн онлайн дэлгүүр хийж хараа. Бүх хүмүүс өөрийн гэсэн жижигхэн онлайн дэлгүүр хийж хинээ худалдаа авалт хийх юм бэ? Хинээ худалдаа авалт хийх бүгдээр онлайн дэлгүүр ажиллуулж чинь шүү дээ тийм болохоор Этемигийн энэ одоо тийм ээ энэ болохоор зэрэг олон улсын зах зээл дээр хийх боломжтой цар хүрээ өндөртэй бизнес гэдгээр нь Этемигийн бизнесийг ингээд сонгосон байдаг. За дээрэс нь зөвхөн надаар дуусахгүй энэ мань болохоор зэрэг үр хүүхдтэй хүртэл би энийг үнэхээр баталгаатай тийм ээ бат бих тийм ээ олон хэрэглэгч өөртөө адилхан хэрэглэгчийг ингээд бий болгож чадах юм бол энэ мань болохоор зэрэг үр хүүхдтэй хүртэл өвлүүлээд үлдээх үр хүүхдийнхээ амьдрал санаа зовхооргүй ийм баталгаатай зүйлийг би хийж байгаа юм байна гэдгээр бас айгу давуу талтай байгаад байгаа байхгүй. За дээрэс нь энэ дээрээс ингээд товчлоод явчих. За энэ дээрээс яаж бид нар ингээд урамшуулал авах вэ гэхээр зэрэг мэдээж миний хувийн оноо маань өөрөө ингээд 300 мянган PV оноо болсон байх хэвээр. Дээрэс нь Монголд бол компани хийчихсэн байх хэвээр. За дээрэс нь баруун зүүн талаас орж ирж байгаа ганцхан минийх биш шүү дээ тий. Надаас хамааргүй миний ID-н дор байгаа л бол тийм ээ тэр хүмүүсийн бүх борлуулалт нэрээд миний борлуулалт, миний партнерын борлуулалт тийм ээ бүх хүмүүсийн борлуулалтын хамааралтайгаар 300 мянга ингээд цугларах үед Этеми компаниас надад урамшуулал авах ирэх ингээд нээгддэг байгаа. За энэ дээрээс харах юм бол энэ дээр харагдаж байна тий. Зөвхөн надаас хамааралтай биш. Баруун зүүн талаас тийм ээ миний оруулсан партнерын оруулсан тийм ээ бүх хүмүүсийн оруулсан хамааралтай. Бүх хүмүүсийн борлуулалтын хөрөмтлөл нийлээд 300 мянган PV оноо болох үед Этеми компаниас надад одоо урамшууллыг өгдөг баг. За магадгүй энтлийн багаас тийм ээ одоо 300 мянган PV оноо болчихлоо. Энтлийн багаас нь хараахан 300 мянган PV оноо болоогүй байлаа гэж бодъё. Тэгэх юм бол Этеми компани болох хүртэл хүлээж өгдөг шүү дээ. Энэ сардаа багтаж авахгүй бол одоо энэ цугларсан байгаа PV оноо чи алга болчихно. Ийм зүйл юусоо байдаггүй учраас ямар нэгэн тийм ээ хэрэгцээгүй бараа бүтээгдэхүүн тийм ээ сар дуусгаас өмнө ч гэдэг юм оноогоо устгаас өмнө ч гэдэг юм авах шаардлага байхгүй учраас ердөөсөө хүмүүст юм дарамт шахалт байхгүй гэдгээр энгийн одоо давуу талтай байгаа байхгүй. За зөвхөн одоо Монгол 300 тэнцээд бид нар энэ мөнгийг аваад явж байгаа шүү дээ. Одоо вон жоохон буугаад нэг 150 140-ийг авдаг болчихсон баг тийм ээ. За магадгүй бид нар Time Master 3 дугаар цол юм уу 2 дугаар цолд хүрээд ирэх юм бол 700 мянга хоёр талын багаас нь орж ирэхгүй ч гэсэн тохиолдох болно. За жишээ нь их юм бол 700 мянга болохын тулд миний хувийн оноо өөрөө 700 мянган PV оноотой болцсон байх хэвээр. За магадгүй ингээ тийм ээ баруун зүүн талаас маань их оноо өгсөж орж ирэх тохиолдол байна штэ. Жишээ нь их юм бол энэ 50 сая баруун зүүн талын оноо багаас орж ирж байгаа байхгүй. Энэ үед болохоор зэрэг 3 сая гаруй. Тэгээ 3 сая гаруй төгрөгийг өдөртөө ч гэсэн авах боломжтой. 7 хоногтой хөрөмтлөгдөд ийм оноо хөрөмтлөгдөж орж ирэх боломжтой. Тэр үед хувийн оноо маань болохоор зэрэг мэдээж 2 сая 400 мянган PV оноо болсон байх хэвээр. Мэдээж би сая 500 багаас ч юм уу орж ирэх миний хувийн оноо сая 500 мянга болсон байх хэвээр гэдэг ч юм уу жишээний
баруун талаас тийм ээ одоо жишээ нь юм бол 2 сая 500 2 сая 500 6 сая 6 сая ингээд PV оноонууд өксөж орж ирэх юм бол хувийн онооны цаанаасаа ингээд оноолтоор өгчихсөн ийм одоо тогтсон хувийн онооны бас нэг ийм зоолтууд байгаа. Мэдээ зөвхөн багаас урамшууллыг одоо аваад явж байгаа хүмүүс байх юм бол 300 байдаг. 300 300-аар тогтсон бол багаас авч байгаа байхгүй. За энийг болохоор дараагийн хуснаас ингээд сураад явах боломжтой. За semi sage master за энэ цол бол одоо удахгүй одоо он гараад байхгүй болно гэсэн шүү. Магадгүй энэ цолыг semi sage master цолыг тийм ээ бослыг ингээд бас нэг хөөхөн бас нэг урамшуулал аваад цалин аваад явах боломжтой юм чи. Энэ болохоор одоо он гараад ерөөхдөө энэ одоо урамшуулал байхгүй болох юм билээ. Яг угаасаа байхгүй байсан баггүй. Хүмүүсийг багаа задал тийм ээ багш гэсэн урамшуулал аваад яв гэдгийн үүднээс нэмэлтээр хэсэг хугацаанд оруулж ирсэн байсан юм урамшуулал байсан. За энэ мэн болохоор зэрэг магадгүй одоо энэ хараахан байгаа учраас тийм ээ баруун зүүн талаас сая 500 мянга сая 500 мянга багийн борлуулалт орж ирэх юм бол за Монгол мөнгөөр энийг нэг удаа хамгаалт хийх юм бол сая 200 сая 300 мянган төгрөг орж ирдэг байхгүй. За энэ бол бас хөөрхөн одоо энийг байгаа хугацаанд бас ашиглаад энэ урамшууллыг авах юм бол бас зүгээр. За сая 500 гэдэг чинь нэг тийм ээ 300 300-аар 5 удаа тааралт юм шүү дээ. Тааралт 5 удаа тааралт юм. 5 удаа тааралт юм өнгө чи хэд вэ? 150-аар 5 удаа гэх юм бол тий сая 300 хүрэхгүй шүү дээ. Энэ дээр нэмэлтээр Etemi компани энэ бослыг хангах юм бол сая 300 мянга 200 мянган воныг нэмэлтээр өгж байгаа байхгүй Etemi компани ингээ урамшуулал болгоод за энийг ашиглаж амжаагүй хүмүүс байгаа бол тийм ээ байгаа хугацаанд нь бас ашиглаад багаа задлаад багаасаа бас хөөх надтай адилхан тийм ээ хамтрагч одоо бий болгоход энийг ашиглах юм бол бас зүгээр байгаа. За энэ Солонгост ерөнхийдөө глобал ингээд бүгдээрээ байхгүй болох тийм юутай байгаа юм билээ. За бидний үндсэн цол бол Sage Master цол байгаа шүү дээ тийм ээ. Sage Master цол бол мэдээж би Sage Master цол өөрийгөө сорно гэх юм бол хувийн оноо 700 мянган PV оноо болчихсон байх хэвээр. За Sage Master цолыг би яа Sage Master цолонд хүргэе юм бэ тийм ээ. Баруун зүүн талын багаас тийм ээ 2 сая 500 мянга 2 сая 500 мянган PV онооны борлуулалтыг хийх үед би Sage Master-ын бослыг хангадаг. За жишээ нь юм бол энийг хангахын тулд яах вэ? Байнга худалдаа аваад хэрэглэгч нар олонтой байх байхгүй. Жишээ нь юм бол Монгол Absolute хэдэн оноотой 130 мянган PV оноотой шүү дээ. 130 мянган PV оноотой тий. За тэгвэл Absolute хэрэглэдэг 5 баруун зүүн талаа 5 хэрэглэгч тий. Химо имийг байнга хэрэглэдэг нэг 5 хэрэглэгчтэй байхад энэ Sage Master-ын бодлыг хангаад ердөө хэцүү биш байгаа байхгүй. Хэцүү биш байхгүй. За Sage Master-ын юун дээр бол ерөнхийдөө нэг 2 сая 300 2 сая 400-аад за сайн яах юм бол 2 сая 500 мянган төгрөгийн цалин болоод орж ирдэг. За анх удаа тийм ээ анх удаа Sage Master-ын болцыг хангах үед энэ доор байгаа бүтээгдэхүүнүүдийг нэг удаагийн одоо бэлэг болгоод өгдөг байгаа. За Diamond Master-аас өгсүүлээд бид нар борлуулалтаар биш баруун зүүн талдаа 2 хүний Sage Master цол гаргаж иж би дараагийн цолонд төрдөг. За Diamond Master болохын тулд би хувийн оноо маань сая 500 мянган PV оноо болчихсон байх хэрэгтэй. За тэгвэл би өөрөө Sage Master дээр утсан юм чинь баруун зүүн талаас заавал тийм ээ 2 хүний Sage Master цолонд гаргаж иж би дараагийн Diamond Master-д очих нь байна шүү дээ. За тэгвэл би яах нь вэ? Өчтөрч гисэн би тий ивент тэтгэлгээр багийнхаа гишүүнийг ингээд ивент тэтгэлгээр явж ирсэн байгаа. Энэ хүнийг би жишээ нь гэх юм бол яагаад явж байгаа? Би одоо Diamond Master цолтой шүү дээ. Дараагийн цолон ч гэсэн хөрмээр л байна шүү дээ. Sharon's Master цолонд хүрэхийн тулд би энд байгаа Sage Master-уудыг тийм ээ. Sage Master-уудыг гаргацсан байгаа шүү дээ миний хувьд тийм ээ. За энэ дараагийн цол руу оръё. Энд байгаа энд Diamond Master байхгүй тийм ээ. Энд байгаа Sage Master-уудаа би өөртөө адилхан Diamond Master цолон дээр хүргэж би дараагийн Diamond Master цолонд хүрдэг байхгүй. Тэгэхийн тулд би яах ёстой вэ? Diamond Master болох боломжгүй байгаа. Тэр баруун зүүн талынхаа багийг нь би тийм ээ Diamond Master болохгүй би задлахын тулд би өөрийнхөө хүчийг тийм ээ өөрийнхөө цаг завыг зориулах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхдээ магадгүй Монголд бас нэг юм ойлголт байгаа гэдэг тийм. Миний спонсор миний төлөө явах ёстой юм чинь гэсэн тийм ойлголт байгаа. Спонсор хүн ямар тийм ээ сэтгхүйтэй байдаг вэ? Хин хичээж ин хин хөдөлж ин тэр хүн рүү ханддаг байхгүй. Хичнээн би тийм ээ хөдөлгөхийг хичээсэн ч хандахыг хичээсэн ч тэр хүн ямар ч сэтгэлийн өөр байхгүй ямар ч хичээл зүтгэл байхгүй хамтдаа тийм ээ хүчээхгүй байх юм бол зөндөө хүн байгаа шүү дээ. Баруун цалин зөндөө хүн байгаа. Хичээж байгаа тэр хүнийг дэмжиж ажилладаг байна. Тийм учраас та бүхэн ч гэсэн тийм ээ мэдээж баруун зүүн талдаа багтай тийм ээ хэрэглэгчтэй байгаа шүү дээ. Хамтдаа энэ амжилтанд хүрье. Хамтдаа хичээж байгаа. Хамтдаа багаа задлахыг хичээж байгаа. Тэр хүмүүсийг ивент тэгээ тэр хүмүүсийн багийг нь задлж өгөө. Тэр хүмүүстэй хамтдаа хүчээ нэгтгэхэд ажиллана гэсэн үг. За дараагийн Sharon's Master Star Master
Яга гээдээд өвчөө. За Шоронос мастер солон төрхийн тулд Аян мастер 2 хүнийг бий болгож Шоронос мастер солон төрөх байгаа. За Star мастер дараагийн Шоронос мастерын дээрх нь Star мастер цол байгаа. За Star мастер солон төрхийн тулд миний хувийн оноо маань болохоор зэрэг 2,400,000 PV оноо болох хэрэгтэй. За энэ болохоор 3 дахь цол байгаа тийм ээ 3 дахь цол байгаа. Etemi компани хэдэн цол байдаг вэ? 7 цол байдаг шүү дээ. 7 цол байдаг. За 7 цолд хүрэх хүртлээ бид нар За 7 цолон төрхийн тулд 3 дугаар цолонд хүрэх хүртэл 2,400,000 PV оноо 2,400,000 PV оноо болохоор ерөөсөө энэс хойш 7 цол хүрэх хүртлээр миний хувийн оноо өөрчлөлт байхгүй 2,400,000 PV оноон дээр байх юм бол хувийн оноон дээр ерөөсөө нэмэлт PV оноо хийгээд хэрэггүй. Тэрнээс доош болоод ерөөсөө энэ 2,400 PV оноогоор явсаар хагаад импрал хүртэл 7 дахь цол хүртэл явна гэсэн 3 дугаар цолноос ахгүйдаад. За яг адилхан Шоронос мастер 2 хүнийг одоо баруун зүүн талаасаа бий болгож ич мэдээж ингээд Шоронос мастер Star мастер цолонд хүрэх хүртэл явчих юм бол угаасаа одоо жишээ нь юм бол ингээд тодорхой гараад ирсэн байгаа шүү дээ. Надтай хамтдаа эцэс хүртлээр явах тийм ээ хамтрагчуд гараад ирсэн гэсэн үг байхгүй юу? За ерөнхийдөө Diamond мастер хүртэл явчих юм бол баруун зүүн талаас хамтдаа эцэс хүртэл явах таны баг хамт олон цолтонгууд гараад ирсэн гэсэн үг. За тэр хүнийхээ багийг чиглээ, тэр хүмүүсээ чиглээл тэр хүмүүсийнхээ багийг задлж өгөхийн тулд би хичээгээд ажиллаж чинь гэсэн үг байхгүй юу? За Шоронос мастераас ахуудаад, Star мастераас ахуудаад, Шоронос 3 дугаар цолноос ахуудаад бид нар аялалд яваад эхэлдэг шүү дээ, тийм ээ. За Star мастераас ахуудаад аялалд яг адилхан яваад байсан. За дээрэс нь энэ дээр болохоор зэрэг 10 сая боныг энэ дээр шууд нэг удаагийн цодны урамшууллуудад авдсан байлээ. За ерөнхийдөө Star Master цолон төрхөө 10 сая бон 10 сая 8 саяас 10 сая бооны цалинд ингээ хэлбэлцдэг юм байл. Энийг би авч үзээгүй учраас за тэгээ аялалд явахдаа 4 хүний аяллаа эрхийн бичиг 3 дахь цол нь болохоор зэрэг 2 хүний аяллаа бичиг байдаг. Star Master-аас гол 4 хүний аяллаа болоод явждаг байгаа. За энэ бичлэгийн Etemi-гийн надад нөгөө ингээ аялал нь аягүй надад таалагддаг. Ягаад тэгэхээр зэрэг нөгөө ингээ одоо бусад шүлжээний компаниуд гэх юм бол ингээд юу өөрөө л аялаад яваад байдаг. Гэр бүлийнх нь юусоо аялдаггүй байхгүй юу? Гэр бүлийнх нь юусоо аялдаггүй. За тэгвэл Etemi-гийн давуу тал нь юм гэр бүлээрээ хамтдаа аялах боломжтой. Энэ нь айгүй надад ингээд таалагддаг, айгүй гоё санагддаг байхгүй юу? За Royal Master-аас авахгүйдаад аялах бүр ингээд хоног нь бүр их болоод явчихж байгаа байхгүй юу? 10 өдөр тийм ээ 11 шөнийн туршид ингээд аялах эрхийн бичиг. За дээрээс нь 4 хүний аялах эрхийн бичиг ингээд болоод явчихж байгаа. Royal Master-аас авахгүйдаа. Royal Master бол ерөөхдөө би дуулахдаа 10 саяас 20 сая вооны хооронд ингээд цалин нь ингээд хэлбэлцэж идэг юм лээ. Борлуулалтаасаа шалтгаалаад. За энэ яг адилхан доорох бас цолтонгуудаа бас ингээд яг өөрийнхөө байгаа цолон дээр 2 хүнийг аваач явах хэрэгтэй. За Crown Master ч гэсэндээ Crown Master ч гэсэндээ яг адилхан хувийн оноонд ерөөсөө өөрчлөлт байхгүй. Royal Master-ыг 2 хүнийг багийн задлах хэрэгтэй. Магадгүй Royal Master байгаа тийм. Тэр Royal Master Crown Master цолонд хүрэх гэсэн чинь арай л болохгүй байна тийм. Тэгвэл яах вэ? Тэр яга Crown Master байна тийм ээ. Royal Master-ийн багийг задлана гэсэн үг. Илүү хамтарч ажиллана гэсэн үг тийм ээ. Одоо жишээ нь юм бол манай Royal Master ингээл тийм ээ Чех яваад, Монгол яваад тийм ээ ингээл ивент итгэл яваад байгаа шүү. Яагаад ивент итгэл яваад байгаа вэ? Дараагийн цолон дахихын тулд доотлынхаа баг хамт олныг тийм ээ дэмжиж багийг нь задлахын тулд илүү тийм ээ хамтрагч бий болгохын тулд ингэж хамтарч ажиллаж гин гэсэн үг. Энийг зүгээр л солонгос хүмүүс ирээл нэг мэдээлэл хийгээл явлаа гэхээр харахгүй ш тийм ээ. Энэ үед бид нар тийм ээ илүү идэвхтэй байгаад энэ үед илүү их бид нар тийм ээ энэ боломжийг бид нар тийм ээ ашиглах хэрэгтэй байхгүй юу? Солонгос мастерууд ирлээ гэх юм бол энэ боломжийг ашиглаад бид нар энэ хүмүүсийг цоол ахиж явах үед нь бид нар ч гэсэндээ гар гараа атгаад хамтдаа ингэж алхах хэрэгтэй гэсэн үг. За жишээ нь юм бол спонсор нь ингээд цолон хамгаалах үед тийм ээ спонсор цолон хамгаалах үед хин рүү хамгийн анхаарлаа хандуулах вэ тийм ээ аль болохоор захиалга авахыг хичээж байгаа тийм ээ аль болохоор тийм ээ нэг хүндүү ч гэсэндээ ажиллаад боддоор ингээд хичээж байгаа тэр хүндүү л анхаарлаа хандуулдаг байхгүй юу тий хичнээн ингээд спонсор нь хичээсэн ч гэсэндээ тэр хүн хичээхгүй байх юм бол тэр хүний баруун зүүн талаас хин нэгэн хүн байх юм бол тэр хүний барьж аваад явна шүү дээ. Энэ үнэхээр Etemi-гийн тийм ээ импрал хүртэл явъя гэж зорьсон хүн байгаа болоо тийм ээ мэдээж дээр байгаа тийм ээ бизнесмэнүүд нь хичээхгүй байх юм бол доороос ч гэсэндээ хүн гаргаж ирэхийн тулд тийм ээ хичээгээд доороос хүн гараад ирэх юм бол тэр хүний барьж аваад хичээгээд ажиллана шүү дээ. За тэгвэл энэгээр дамжуулаад юу хэлэх гээд байгаа вэ гэхэлээ зэрэг тийм ээ спонсор хүн хичээж явах үед
тийм ээ. Үнэхээр та хамтдаа хичээх юм бол тэр хүн ч гэсэндээ таны гарыг атгадаг шүү л гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй юу. Тийм болохоор Imperial Master хүртэл Imperial Master-уудад 1 тэрбум боныг бид нар авдаг байх тийм ээ. Монголд бол 1 тэрбум, 2 тэрбум гар, баг 3 тэрбум болох юм бол тийм хавцаа болох байх тийм ээ. За энд хүрэх юм бол энэ дээр дээр нэг удаагийн цолны ширмэл 1 тэрбум боныг аваа. За энэ хүний сарын цалин гэх юм бол 100 сая вон за сайн борлуулалттай байх нь 100 сая ч гэсэн гардгийн билээ. За Монголд бол 200 сая баг 300 сая болох нэг сарын цалин тий. За тэгвэл бид нар ийм хэмжээний тийм ээ ийм хэмжээний томоохон бизнесийг бид нар эхлүүлсэн хүмүүс юм чинь зүгээр суугаад байж болохгүй. Мэдээж ингээд Монгол ч гэсэндээ ингээд солонгос хүмүүс маань ингээд солонгос багш нар маань үргэлж хэлдэг шүү дээ тий. Монголд ингээд бизнесийг хамгийн төвөгтэй зүйл байдаг гэхэлэр зэрэг тийм ээ аялал зугаал нь айгүй их тийм ээ. Ингээд өвөл болох юм бол одоо өвөл болж байна. Тийм ялангуяа үнэхээр тэхээс ч өөр аргагүй л дээ. Тэгтээ бид нар байгаа жишээ нь гэх юм бол солонгос мастерууд тийм ээ солонгос мастерууд Монголд очих юм бол Монголд очсон би бизнесээ хийж байгаа юм би чи ингээд хичээл орж ирэхгүй байх тохиолдол ердөө байдаггүй шүү дээ. Бид нар байгаа газараасаа бид нар тийм ээ хаана байх ёстой вэ гэдэг байр сууриа бид нар сахидаг байх ёстой. Энийг бид нар дасгалжуулаад байх ёстой. Мэдээж миний хувьд гэх юм бол одоо тийм ээ нялах хүүхдтэй гээд би ингээд тийм ээ хийх боломжгүйгээд гэртээ суулсан шүү дээ. Миний хувьд гэх юм бол өчтөрсөн 6 сартай хүүхдээ би нөхөрдөө үлдээ гээд тийм ээ нөхөрдөө үлдээгээд би ивент тэтгэлгээр явдаг. Мэдээж хүн болгонд хэцүү нөхцөл байдал байгаа. Хүүхдээсээ болоод нөхрөөсөө болоод хүүхдүүд нь жоохон болохоор тийм ээ хийж чадахгүй зөндөө олон шалтгаанууд байгаа байх л да. Гэхдээ үнэхээр би энэ бизнесээр дамжуулаад амжилтанд хүрье гэж бодож байгаа. Бодсон л одоо тийм ээ гэр бүлийнхэнтэй мэдээж миний гэр бүлийн хүн хавчиж байгаа бол яаж игээд би ийм том бизнесийг хийж байгаа шүү тийм ээ ийм том бизнесийг би эхлүүлсэн учраас гэр бүлийнхэнтэй ойлгуулах хэрэгтэй. Миний хувьд ахаар юу гэсэн ингэсэн аахгүй. Мэдээж би одоо ингээд хүүхдээ ингээд өвөл өнгөрөөд явах юм бол би Монгол явна. Монгол явахдаа нэлээд удаан хугацаагаар явна. Тэгээд удаан хугацаагаар их талан Монгол талан Солонгос ингээд амьдрах байх угаасаа. Тэгээд тэгсэн чинь манай охин ингэж байгаа аахгүй юу. Ээж та ингээд этами хийгээл байдаг. Этами мэдээж энэ хүмүүс тэр сэтгэлийг ойлгох. Этами хийгээл этами хурдан хугацаанд мөнгөтэй болдоггүй шүү дээ. Этами хурдан хугацаанд мөнгөтэй болохгүй ч гэсэндээ алсын ирээдүйд баталгаатай би хийж чадах юм бол тийм ээ би ирээдүгээ тийм ээ гэр бүлээ ч гэсэндээ батлан даахыг тийм томоохон бизнес байгаа шүү дээ. Тэгвэл энэ зүйлийг ч гэсэндээ бид нар гэр бүлийнхэндээ ойлгуулах хэрэгтэй байхгүй юу? Нэгэнт би өчигдрөөхөн хүртэл би ярьсан байгаа. Гэр бүлийнхэн төлөөлөлөөр та этемигийн бизнесийг барьж авсан бол та гэр бүлийнхэн төлөөлөгчөөр та тийм ээ эцэгмигийн бизнесээр ирээдүйд би амьдралаа би хамгаалах болно гэдэг ийм том үүрэг даалгаврыг аваад та мэдээж гарсан байгаа. Мэдээж шийдвэр гаргасан байгаа тийм үү? Манай охин юу гэсэн бэхээр ингэсэн байхгүй юу? Та магадгүй Монгол та явах юм бол та мөнгөтэй олж ирэхгүй таны гэртээ оруулахгүй шүү. Нэр үнэн байхгүй энэ хатуухан боловч үнэн байхгүй тий. Тэгээ би тэр үгийг сонсохдоо нэрээ би амжилтанд хүрч чадахгүй тийм ээ энэ дундаасаа буцах юм бол би энэ гэрт орооч хэрэггүй. Энэ гэр бүлийн би гишүүн байгаа ч хэрэггүй. Ийм хатуу шийдвэрийг гаргаад Бакангал Захирал ч гэсэндээ этемигийн бизнесийг эхлэхдээ яасан гэлээ. Үнэхээр би тийм ээ ийм чанартай бүтээгдэхүүнийг ийм хямдхан үнээр борлуулж байгаа юм биш тий. Борлуулж байгаа юм чи би асар олон хүнд би энийг тийм ээ түгэж чадахгүй юм бол би дампуурна. Тэ дампуурна. Тэгвэл би юу гэсэн үг гэхээр би хүзүүндээ ингээд тийм ээ гутга ингээд би ингээд өөрөө бариад хэрвээ би энийг олон хүнд хийж борлуулж чадахгүй юм бол ямар ч ашиг байхгүй юу? Ашиг байхгүй учраас би үнэхээр дампуурна. Надад ямар ч орлого байхгүй гэсэн. Тэгвэл бид нар өнөөдөр этемигийн бизнесийг хийсэн чи яг адилхан байхгүй яг адилхан. Үнэхээр би этемигаар дамжуулаад амжилтанд хийгээ бодож байгаа. Амжилтанд хүрэх гэж бодож байгаа. Магадгүй этемигтэй 2 дугаар тавиад тийм ээ 1-р өөрийнхөө ажлыг тавьж байгаа. Энэ дээр бид нар жоохон ингээд тийм ээ бас ингээд ухамсарлаж бодох хэрэгтэй. Магадгүй этемигийн бизнесээр та амжилтанд хүрэх гэж бодож орж ирсэн бол хамгийн 1-р этемиг тавих хэрэгтэй. Ямар ч зүйл байсан та хамгийн 1-р семинараа 1-р тавих хэрэгтэй. Дээрээс нь ямар ч хэцүү зүйл байсан магадгүй партнераар ч өнөөдөр ивент хийдэг өчигдөр ихэд би явах тийм нөхцөл байдал биш байсан байхгүй. Явах нөхцөл байдал биш байсан. Магадгүй миний партнер энэ цаг тийм ээ та өдөөс хойш ирээд ивент хийж чадах уу гэж байгаа байхгүй. Тэр үед надад явах нөхцөл биш. Гэтэ би яваад очив. Тэ яваад очив. Хүүхдээ миний бодохоор шийдвэр гаргацсан байсан. Энэ хүн хизээ намайг ир гэж хэлнэ. Тэр үед тийм ээ магадгүй манай нөхөр байхгүй юм бол би хүүхдэд хэврээд явна. Ийм хэмжээний халуун, ийм хэмжээний шийдвэртэй байж ийж тийм ээ би тэр зэрэгцэн ажиллаж ийж би шийдвэрдээ үнэнч байж ийж этамигаар дамжуулаад амжилтанд хүрнэ гэсэн үг байхгүй. Энэ болохоор би ганцхан биш энд байгаа партнер тийм яг байгаа байр суурьнаасаа тийм ээ энэ шийдвэрийг гаргаад этемигийн бизнесийг жоохон хичээнгүйлэн тийм ээ солонгос хүмүүсээс илүү үлгэр дуурайллыг аваад тийм ээ ингээд ажилласаа гэж хүсэж байна. За тэгээд өнөөдөр миний хичээлийг анхаарал тавьсан сонсон та бүхэнд баярлалаа. Этемигаар дамжуулаад Imperial Master
цолон дээр бүгдээр хүрэх хүртлээ урд маань ямар ч хэцүү зүйл байсан тэрийг даваад би туулах болно гэсэн тийм хүсэл эрмэлзэлтэй тийм зоригтой бас хийгээсэй гэж хүсэж байна. Баярлалаа.